Инхийн яриа хэлцээнд хүрэхэд цорын ганц арга зам бол Ираны дэглэм солигдох явдал. Хүснээрээ яриа хэлцээ хийж болно. Гэхдээ эцэстээ юу ч өөрчлөгдөхгүй. Исламабад дотоод болсон яриа хэлцээ бүтлгүүцсэн нь үүнийг тод харуулж байгаа. Миний бодлоор галз зогсоосон нь алдаатай шийдвэр байсан. Мөн хэдэн 7 хоногийн өмнө Дональд Трамп Америк нэгдсэн улсын Иран тогтоосон газрын тосны хоргийг цуцалсан нь асуудлын эхлэлийг тавьсан. Трампын хувьд газрын тосны үн хэд өсгөөс сэргийлсэн байж болно. Гэхдээ хэдхэн газрын тосны танкер үнийг бууруулна гэж найдсан нь оновчгүй шийдвэр юм. Тийм ч их хэмжээ биш шүү дээ. Энэхүү шийдвэр нь булангийн араб бус эсрэгээр Ираныг газрын тос иргэн нийлүүлэх боломжийг нээж өгсөн. Америкчуудыг хөнөөх цэргийн үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжийг гаргаж өгсөн. Бидний эсрэг дайныг санхүүжүүлсэн үйл явдал. Энэ нь анхнаасаа надад утгагүй санагдаж байсан. Трамп нэн даруй хоригоо сэргээх хэрэгтэй. Энэ талаараа жиргэхийг нь хараагүй л ихтэй төлөвлөж байгаа ах. Ираны хар гарал руу довтлох гээд байх шаардлагагүй. Зүгээр л хоригоо сэргээх хэрэгтэй. Булангийн арабын орнуудын нийлүүлэлт гарах боломжгүй бол Ираныг ч гарахгүй гэсэн үг. Энэ нь илүү бодиттой алхам болно. Дэглэм өөрчлөгдөх шаардлагатай талаар та дурдлаа. Америкийн засаг захиргаанаас сүүлийн хэдэн 7 хоногт Ираны дэглэм өөрчлөгдсөн гэж хэлж байна. Үүнтэй санал нийлэхгүй байгаа гэсэн үг үү? Огтхон ч санал нийлэхгүй байна. Сүүлийн 6-7 хоногт Ираны засгийн газрын дээд удирдагчид иргэд маш хүчтэй цохилтууд амссан нь үнэн. Гэхдээ энэ хангалтгүй байсан нь сүүлийн яриа хэлцээний бүтлгүүтлээс тод харагдаж байна. Засгийн газрын бүтэц нөөц нь хагарч эхэлж байгаа нь үнэн. Ираны хөвсгөлд гвард зэрэг төрийн хүчин суларч эхэлж байсан. Гэхдээ галз зогсоосон нь үнэхээр оновчгүй шийдвэр болсон гэдгийг дахин хэлмээр байна. Дэглэмийг нь бүрэн унгаж, дотоод нь хагарал үүсгээс өмнөхөн галз зогсоосон. Бодит дүрднүүд хүрээгүй байж ийм арга хэмжээ авсан тун тооггүй. Төрийн хагарал үүсвэл дэглэмийг эсэргүүцэгчдэд эрхийг гартаа авах боломжийг нээж өгөх байсан. Баталгаатай биш ч боломж гаргаж өгөх байсан. Ираны дэглэмийг сөрөх хангалттай хүч, сөрөг хүчин байхгүй гэж хүмүүс хэлж байна. Энэ нь ч асуудлын цөмөн баг. Таны зүгээс энэ сөрөг хүчин яг хэн байна гэж бодож байгаа л. Мөн сөрөг хүн үлдсэн байгаа юу? Сүүлийн хэдэн 7 хоногудад ихэнх нь амиа алдсан гэсэн мэдээлэл нилээдгүй явлаа шүү дээ. Ираны дэглэмд дундыг баримталсан хинч байхгүй шүү дээ. Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг дэмжих нэгэн, дэмжихгүй нэгэн гэсэн хоёр тал байна. Сөрөг хүчин байгаа. Улс даяар дарахсан зохион байгуулалт муутай нүнэн. Гэхдээ Иран хоёр намын тогтолцоод орон биш. Мэдээж мөргөлдөөн эмх замраг байдал үүснэ. 47 жилийн турш үргэлжилсэн дарангуйлал нурж эхлэхэд ийм зүйл болох нь гарцаагүй. Дараагийн удирдагч хэн байж болох вэ гэдгийг гаднаас нь хараад үгнэх боломжгүй. Гэхдээ хэрэг Ираны дэглэм нурж эхэлбэл сөрөг хүчин хангалттай байгаа гэдгийг баттай хэлмээр байна. Mr. Ambassador, what is the end goal here? Because, we have your op-ed. Эцсийн сайдаа эцсийн зорилго нь яг юу юм бэ? Cannot leave without finishing the job, and we've been talking this morning that was a fear of a lot of allies that Америк нэгдсэн улс зорилготой хүрэхээс нааш зогсохгүй гэж мэдгдсэн. Гэхдээ Ормозын хоолой бүрэн нээгдэхээс өмнө Америк нэгдсэн улс хүчээ татахгүй гэсэн эргэлзээ зарим холбоотой орнуудад үүссэн байна. Өнөөдрийн хүртэл Ираны дэглэм бидний бодож байснаас бат бөх байсан илт байна. Хэрвээ дэглэм нурж эхлэвэл орлого хүн хэн байна гэж. Ард иргэд үү дээ. Одоогийн дэглэм ард иргэдтэй маш шалтай байна. Ираны хөвсгөлт гвард, дээд удирдагч солигдох нь шаардлагатай. Ираны дэглэм энэ цохилтуудыг бүрэн бүрэлдэхүүнээр давж гарсан гэдгийг итгэлтэйгээр хэлэх хүн байхгүй. 47 жилийн турш босгосон дэглэм рүү нь ердөө 6-7 хоног л довтлсон шүү дээ. Тиймээс төвчээртэй байх нь чухал юм. Булангийн арабын орнууд ч үүнтэй санал нийлнэ. Аятоллагийн удирдлагаас хамааралтай байхыг хэн ч хүсэхгүй байна. Тэд Ормозын хоолойг бүрэн нээлттэй байлгахыг хүсэж байгаа. Миний бодлоор цэргийн хүчээ одоо л бүрэн ашиглах хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр чадахгүй бол магадгүй 3 жилийн дараа юу болох вэ? Өнөөдөр бүрэн хүчээ ашиглаж Ормозын хоолойг нээж чадахгүй бол дараагийн удаа Иран гинтхэн хоолойг дахин хаагаар шийдүүл яах вэ?
Иймэрхүү айц дор байж чадна гэвэл газрын тосны үн урт удаан хугацаанд өндөр түвшинд байх нь гарцаагүй зүйл. Энэ тохиолдолд булангийн орнууд ч Иран захирагдана гэсэн үг. I also want to ask you, I watched the Trump administration pull out of the JCPOA. Трампын засаг захиргаа өмнөх яриа хэлцээнээс өөрсдөө гарсан. Харин нэг шөнийн дотор л Пакистанд дахин яриа хэлцээ хийхээр болсон. The elements on the ground were not that different than the agreement that the US pulled out of. Гэрээний заалтуудад өөрчлөлт орсон зүйл байхгүй байна. Венс бичлэн очиж яриа хэлцээнд орсон хэр ухаалаг байсан бэ? Иранд нэмэлт сонголтууд өгсөн гэж бодож байна уу? In Islamabad. Well, I don't think the negotiations gave them a card. I think the ceasefire. Яриа хэлцээ Иранд нэмэлт сонголтууд өгсөн гэж бодохгүй байна. Газ зогсоосон явдал нь боломжуудыг л нээж өгсөн. 6-7 хоногийн турш цохилтод өртсөн бол одоо амсгих орон зайтай болсон байна. Дахин цуглаж, төлөвлөж, харилцаа холбоогоо сэргээн босгох хангалттай цагтаа болсон гэсэн үг. Одоо нинг яаралтай цохилтуудаа өгч эхлэх хэрэгтэй байна. Эцсийн зорилго бол ормозын хоолойг нээлгэх явдал шүү дээ. Булангийн орнуудад гарцыг нээж, Ираны хоолой ашиглах эрхийг нь бүрэн хааж чадвал шийдэл хүрэхэд ойртож болно. Та төвчээртэй байх хэрэгтэй гэж хэлсэн. Дэглэм солигдох хүртэл нь хүлээх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр дайн хэр удаан үргэлжлэнэ гэсэн үг вэ? Америк нэгдсэн улс Ираны дайнд хэр удаан оролцсон гэсэн үг вэ? Дональд Трамп өөрөө дайныг зогсоох урайтай ерөнхийлөгчд нэр дэвшсэн хүн. Тэгэхээр бодиттой тогтвортой үр дүнд хүртэл хэр удах вэ? Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бүх дайнд эцэг тавихаа мэдэгдэж байсан. Харин одоо дайныг эхлүүлсэн асуудалтай нүүр тулж байна. Анх дайныг зогсооно гэж хэлэхдээ их зүйл бодоагүй байх. Одоо яг эсрэг зүйлийг нь хийгээд явж байна. Америк нэгдсэн улсын ард иргэдэд энэ дайны учир шалтгааныг ойлгуулах нь зүйтэй болов. Дайныг эхлүүлэхдээ энэ талаараа тодорхой нээлттэй тавьж чадаагүй нь Трампын гаргасан бас нэг алдаа байсан. Дэглэмийг нь өөрчлөх ямар ач холбогдолтой талаараа иргэдэд ойлгуулж чадаагүй. Конгресстэй хэлэлцээгүй, түнш орнуудаа мэдэгдээгүй. Ираны сөрөг хүчинтэй ч холбоо тогтоох гэж оролдоогүй. Одоо бол оройтойг байна. Гэхдээ анхнаасаа тодорхой байсан бол олон асуудлууд шийдэгдэх боломжтой байсан. Хэр удах болоо гэж та асууж байна. Үнэн дээр үйл явдалд хугацаа заах боломжгүй байгаа. Нэг л радикал шийдлийг хэлж болно. Энэ бол ялалт байгуулах. Дэглэмийг нь бүрэн сольж, Ираны цөмийн хөтөлбөрт цэг тавих явдал. Олон улсын терроризмын аюулыг арилгаж, Ираныг ормозын хоолойд нэвтрэх эрхийг нь бүрэн хааж чадвал бидний зорилго биелнэ.